За сайн та бүхэндээ өнөөдрийн мэнд төргий. За Canon хагчил хаялж дугаараар та бүхэнд энэ Neuroshop-ийн за энэ постерыг хийсэн аргыг зааж өгье. За энэ постероос ямар ялгаатай юм гэхээр за энэ гол бүтээгдэхүүн нь байна тийм ээ, пробиотик байгаа. За энийг рекламддаг энэ эмэгтэйгийн зургийг бол яг нь Neuroshop-ийн хамгийн ихний юунд ингээд тавьсан байгаа. Гэхдээ яг энэ бол бүтэн биеэр биш юм одоо чэйжнэстэй шиг ингэж энд ингэж оруулсан байгаа. Тийм. Тэгэхээр энийг би ингээд нөгөө югаараа AI-аар ингээд бүтнээр нь зуруулаад тэгээд хамгийн гол нь гар утсан дотороос тийм ээ зарим нэг хөлн дотор талдаа нэг талд нь гадна талдаа тэгээд энэ гар утснаас ингэж гарч ирж байгаа юм шиг ийм эффект оруулсан баа. За энийг яаж хийснийг та бүхэнд үзүүлье. За өшөө бас нэг юм нь болохоор ийм одоо ийм өнгөт зургийг тийм ээ ийм хар ийм болгодог хар цагаан болгодог ийм ап байдаг. Жишээ нь одоо иймэрхүү өнгөт зургийг ийм энийг ингэж өгөөд тийм ээ. Жишээ нь одоо хүүхдийн нөгөө нэг буддаг ингээд номнод хийхэд энэ нас аягүй зүгээр. Тэгэхээр энэ талаар бас өмнө нэг хичээл орсон санагдаж байна. За ингээд яах тийм ээ хүүхдүүд ингээд хөвлөд өгөх юм бол бас хүүхдүүдийн энэ хараад өнгийг хараад бас будах ийм боломжтой. За эхлээд хэдүүлээ энэ юг хийснийг үзүүлээ тийм ээ. Цагаан юун дээр бэкграунд авах хэрэгтэй. За бэкграунд болохоор би нөгөө нэг бүтээгдэхүүн маань юм шар нэм улаан оранж биш яг юм улаан өнгөний оруулахтай ахгүй тэгээ ийм бэкграунд авчлаа. За тэгээд энэ дээрээ бид нөгөө эмэгтэйгийнхаа зургийг оруулах хэрэгтэй байгаа. За ингээд оруулчих тийм ээ. За энэс өмнө бид нэр элемент рүүгээ очиж жаад фон фрейм гэж жаад одоо энэ фреймнүүдээс аван. За би болохоор сая энэ фреймийг авсан байгаа. За аль нь ч болох бах тийм ээ. За энэ фрейм аваад за тэгээ энэ нэмэгтэйгийнхээ зургийг бид нэр яг ингээд нэлээ юм том болгочихж жоод за тэгээд энийг ингээд хувилж. Тэгээд нэг нь бол яг нь энэ зургийн дотор оруулна. А нэг нь бол яг нь гадна талдаа байх учраас артлын арилгаад ингээд авчих заяа. За тэгээ яг энэ дотор байгаа зургаа яг энэ нэмэгтэйг яг энд нь авчирч жаад энэ дотор байгаа зургаа яг нөгөө энэтэйгээ адилхан хэмжээтэй болгох хэрэгтэй байгаа. Ингээд баг дээр нь тавиад үдчихвэл баг амар бах те. За энэ бол арай ингээд том болцсон байна. За одоо ингэж юу яаж чаац тийм ээ адилхан болсон байгаа. За тэгэнгүүт одоо энэ нэмэгтэйгээ бол яхад бид нар ингээд оруулаад за ингээд оруулаад тийм ээ яачи. За тэгээ нэгээ бид нар ингээд чойжлох хэрэгтэй. Тэгэхгүй л энэ маань давхар дээр нь орж ирээд байдаг. За тэгээ дээр нь ингээд энийг бол яг адилхан байсан учраас ингээд тавьчихна. За тэгээ нэг хөл нь гадна талдаа нэг хөл нь дотор талдаа олчихж байгаа. За тэгээ хамгийн гол нь бид нар текстэн дээр Neuroshop гэж чинь тийм ээ. За тэгээ Neuroshop бид нар энийг өштэй юу яах хэрэгтэй? Ингээд фондын солих хэрэгтэй. За антон оруулахад за тэгээд юу яач цагаан өнгөтэй болгочих тийм ээ. За тэгээ эффект рүүгээ очиж жоод shadow хийж өгнө. За бүтнээр нь ороод энийг бас нойлоод блурыг нь хайгаад за тэгээ сүүдэр бид нар хар өнгөтэй болох хэрэгтэй. За ингэж яах нь энэ Neuroshop-ийн маань юу гарч ирж байна. За тэгээ энийг бол бид нар эмэгтэйгийнхаа хардуур оруулж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээ ерөнхийдөө бол яг нь манай нөгөө түрүүний юу маань бэлэн болчихж байна. Тэгээ яг энэ тийм ээ юунуудын бичих юмнуудын яхаа бид нар бол ингээд авчираа тавьчихсан шүү дээ тийм ээ. За ингээд л яг нь манай юу маань болж байна. За энэ дээр бол арай жоохон ингээд том авсан нь илүү гоё. Ингээд энэ арай жижигхэн болцсон байна тий. За тэгээ өшөө бас нэг юм үзүүлэх гэсэн нь энэ байгаа тийм ээ. За ийм хөөрхөн юм cute амтны зургнуудыг тийм ээ юу яах хэрэгтэй. Бид нар ийм хар болгодог юм юу гэх тийм ээ. За элемент рүүгээ очиж жаад бид нар cute animals гэж бичингүүт заяа. Хөөрхөн амтнууд гараад ирнэ. За тэгээд яг энийгээ бид нар одоо чинь энэ donuts шиг юм амтан байна тийм үү. За шүү.
За энэ хөрх юм уу? За энэ бүгдээ л хөрх юм байна дөө. Энэ app руугаа очиж жоод Vectorizer гэж бичин заяа. За энэ. За тэгээ Vectorizer гэх энийг нээгээд за тэгээд энийг гэмээ binary гэдгийг дарна заяа. За тэгээ энийг нэг 80 хавцал болгочих. За тэгээ track гэдэг ингээд дарангуут ч. Энэ зургийн файлаас учраас болчлаа. Ингээл яах нь энийг add to design гээд. За энийгээ бид нар том болгоод энийг яах нь жижигэн болгоод тийм ээ ингээд тавьчих. Тэгээ хаа хүүхдүүдэд энийг ингээд өнгөөр нь будаараа гэдэг юм болоос хөөрхөн байгаа зү тийм ээ. Иймэрхүү ингэж хүүхдийн нөгөө нэг буддаг ном хийвэл энэ айгу янз янзаараа бас байт юм байлээ. Тий. За тэгээд энэ хичээлээ дуусгая баярлалаа. Баяртай.